Дараагийн бичлэгтээ тавтаа морил. За миний өнөөдрийн ярих сэдэв болохоор үгний тухай байгаа. Та бидний өдөр тутам хэрэгжилж байгаа үг бидний амьдралыг хувь тавиланч өөрчлөх хүч байдгаа гэд ярьдаг те. Котобаны ва фушигина чикарага аримас гэд ингээд Японд ч гэсэн маш их хэлдэг байхгүй юу. Өдөр бүр тархинда хилц заншснаар яг хүсэж буй амьдралаа татах боломжтой ич хиттэй үг гэж бас байдгаа гэд ингээд ерөөсө дандаа үгний ич хит гэж байдаг гэд маш их та нар маань сонсч ирсэн баг. Гэхдээ яг энэ ид шид нь бидний бие организмтэй яаж ингэж уялдаа холбоотой байгаад бидний амьдралд нөлөөлөд байгаа юм бэ гэдг нь маш сонирхолтой юм билэ. Мэдээж тэнд үйлдэл бас хэрэгтэй. Тэгтээ үг гэдэг нь болохоор та бидний хийх гэж зорж одоо мөрөөдөж байгаа тэр зүйл дээр илүү их хүч бий болгож өгдөг юм байна да гэж би бас бодлоо. Тэрнээс гадна зибүнга шинжита котога генжитсү ни наро гэд үг гэдэг байхгүй юу? Тэр нь болохоор өөрөө чи итгэжл авах юм бол тэр чинь яг бодит амьдрал болно гэд ингэж хэлдэг. Тэгэхээр өөрөө ингээд хүсээд хэлж байгаа үг чинь таны амьдралыг бас бүтээнэ гэдэгт яг адилхан л болчиход байгаа байхгүй. Бид нар өдөр бүр ямар үг хэлж ийна гэдгээ маш сайн бодох хэрэгтэй гэнэ. Яагаад энэ үгний ид шид байдаг вэ гэдгсэн чинь бидний бүдүүн гэдэгтэй холбоотой болж таарж байгаа байхгүй юу. Тэгээд тархитай холбоотой болоод улмаар өөрсдийнхөө амьдралыг бүтээх бий болох гэдэг зүйлтэй холбоотой болоод ирдэг юм билээ гэдэг ийм нэг сонирхолтой сэдв байсан. Үг бол хүчтэй. Ингэж байнга хэлжээ гэл өдөр бүр ийм үг хэлжээ гэл ингээл бид нар бол зөндөө сонсч ирсэн мэдээж давтагдах зүйлүүд гарч ирэх бах. Өмнө ч гэсэн би бас ярьж ирсэн. Гэхдээ яг нэг өөр өнцгөөс хэлсэн юм нь бидний бие организмтай одоо ингэж уялдаа холбоотой байдаг учраас ингэж биднэрт нөлөөлдөг юм а гэдэг тэр санаа нь маш сонирхолтой байсан учраас та бүхэнтэйг бас хуваалцъя гэж бодож байна. Бид нар чи ер нь ингээл бодоод ахаар тэгчж болохгүй, ингэчж болохгүй, энэ буруу ингээд дандаа нэг тийм одоо яг үнэндээ мэдгүйгээр л ингээл тэр сөрөг үгнүүдийг хэлүүлээл ингээд сурч хүмүүжил өсөд ирсэн юм шиг санагдаж байгаа байхгүй. Яг одоо бол хүмүүс арай өөр болж байгаа ах. Гэхдээ бидний тэр үгнүүд маань бидний ингээд маш олон хийх байгаа зүйлийг хаачдаг юм байна л да. Одоо тэр бүтэхгүй болохгүй гэдэг хэлээд ахаар хүн тэгээд алдахгүй байхын тулд маш их хичээх хэрэгтэй юм шиг тийм бодол бас тархинд нь суучдаг гинэ. Хитрхи их одоо болохгүй энэ буруу гэд хэлээд ахаар тэгээд тэр нь яг л тэр болохгүй бүтэхгүй тэр алдаатай амьдралыг нь яг үнэндээ ингээд бүтээшдэг гэж байгаа байхгүй. За тэгэл одоо тэгчж болохгүй гэл тархинд тэр бодол ингээл ирсээр байдаг бол тэрийгэ яаж ингэж өөрчлөхөөр зүгээр штэ окей энэ болно гэдэг ч юм уу тийм нэг тийм зөвшөөрч өгөх маягаар ингэж хариулт хэлэх нь маш чухал гинэ. Ингэснээр маш их боломжууд ингэж хүний амьдралд бий болж тэгээд цаашид нөгөө явах зам маш ихээр өргөжин тэлдэлж илүү их боломжийг бүтээх боломжтой болдог гэд тэгээд хүмүүс нөгөө хит их болгоомжлоод бас хийхийг хүссэн зүйлээ ч гэсэн хийж чадахгүй болчихдог. Тэр нь юутай холбоотой гэхээр энэ үгнээс бодол үүссэн, бодлоос амьдрал үүссэн гэдэг зүйлтэй холбоотой болж таарад байгаа байхгүй юу? Нилийн эрт бичсэн бичлэг дээр би бас бодлын тухай ярьж исэн. Тэгэхээр ингээд бодоод исэн чинь бид нар л яг өөрсдийнхөө амьдралыг л хааж ингэж те боломжоо алдаж байдаг юм байна да гэж бодоод тэгэл яг өөрийнхөө хүсэж буй амьдралаа бүтээж чаддгүй ч юм уу те нэг тийм дутуу байдаг ч юм уу тийм л болчтой юм байна да гэсэн юм бодоод энийг уншижээ. Тэгээд бидний биеийн дотор яг ямар зүйлд хамгийн их үг нөлөөлдөг вэ гэхээр үгний тэр хүч гэдэг зүйл бидний биеийн доторх ашигтай бактери, ашиггүй бактерист нөлөөлдөг гэж байгаа байхгүй юу? Та нар энийг сонсч ирсэн үү? Би бүр уншаад бас их гайхсан. Тэгээд тэр үгний хүч гэдэг зүйл бидний яг тэр хэлж байгаа үг гэдэг зүйл бидний биеийн доторх одоо нөгөө бүдүүн гэдсэн доторх гэж байгаа байхгүй энийг ясандаа тэр бактериудыг идэвхжүүлдэг тийм амар иж хиттэй байдаг гинэ. Тэгэхээр өөрийнхөө ашигтай бактерийг идэвхжүүлэх юм уу, ашиггүй бактерийг идэвхжүүлэх юм уу гэдэг нь бидний амнаас гарч байгаа үгтэй холбоотой болж таарж байгаа байхгүй юу. Тэрэн шиг одоо хит хитэн тийм туршилт та нар бас сонсч ирсэн үү? Би бол зөндөө сонсч ирсэн. Одоо нэг өндөгний, талхны, тэгэл усныхыг бол зөндөө их сонсч ирсэн баг те. Яг хоёр адилхан савнд ус хийж тавиал нэгэнд нь маш гоё өгнүүд хэлээл, нэгэнд нь таагүй өгнүүд хэлээл гээл те. Би болохоор тэр яг өндгийг бол бүр туршилт хийсэн хүний одоо ингээд сар
ингээ хийгээд ийм боллоо гэснийг нь харж исэн байхгүй. Тэгсэн чинь бүр үндгийг сар ингээ зүгээр гоё үг хэлээд байлгасан чинь зүгээр хорч жагаад хатаад өнөр мөнөр нь тэгж амар муухай биш гоё ингээд яг өндөгний үнрээ алдаагүй байсан гэд. Тэгээд нөгөөх нь болохоор бүр ингээд хөгцрөөд хөг зургаад өмхийрөөд амар болцсон гэд өндөгний тийм туршилт хийгээд гаргацсан байсан. Тэгээд яг л тэрнтэй адилхан бид нар тий өөрийнхөө биеинд ерөөсөө л тэр гой үгийг юм уу муухай үгийг л хэлж гин гэсэн үг байгаа байхгүй. Тэгэнгүүт сайн үг ингээл хэлээд ахын бол нөгөө хүний биед хэрэгтэй нөгөө ашигтай бактери маань идэвхжээд муу үг хэлээд ах юм бол ерөөсөө ашиггүй бактери маань идэвхжээд байна л гэсэн ийм гол ойлголт явж байгаа. Тэгээ сайхан үг хэлж ингэж талархаж баярласнаар ашигтай бактери маш ихээр ингэж нэмэгдэж идэвхжиж хариу үйлдэл үзүүлж идэг гэж бичсэн байсан. Тэгээ бидний бие болоод тарих те бидний өөрсдийн үгэнд бидний энэ яг бие организм энэ тарих гэдэг зүйл чинь ерөөсөө өөртөөсөө гаргаж байгаа энэ үгэнд маш их ач холбогдол өгж хариу үйлдэл үзүүлдэг гинэ. Тэгээ хүний сэтгэл хөдлөл, мэдрэмж бүгдээрээ ингээ бүдүүн гидсэнд нөлөөлж идэг. Тэгээд бүдүүн гидс чинь өөрөө тэр тарих гэдэг зүйлтэй маш их холбоотой байдаг учраас ингээ хоорондоо уялдаа холбоотой зүйл болоод гараад ирж байгаа байхгүй юу. Би тэр нэг бүдүүн гидсний тухай нөгөө бас нэг бичлэг хийж исэн. Тэрийг бас сонирхоод сонсвол бас болох бах. За тэгээд бүдүүн гидсний бактериуд нөгөө маш гоё тааламжтай ингэж байх юм бол хүний сэтгэл ч гэсэн ингээл тааламжтай байдаг гинэ. Тэгэхээр бид нар амнаасаа гаргаж байгаа гоё үг маань нөгөө бүдүүн гидсэнд байгаа ашигтай бактерийг гоё идэвхжүүлээд ингээд тааламжтай байдал үүсгэхээр тэрнээс улбалаад хүний сэтгэл ч гэсэн дагаад зан ааш ч гэсэн сайхан байгаад нэг л тийм ачаалтаа байгаад ирдэг. Тийм мэдрэмжүүд байгаагаар ингээд үүсэт идэг. Тэгэхээр өөртөө гоё үг сонсгож бусдад ч гэсэн сайхан үг хэлснээр яах вэ? Хүний биеийн ашигтай бактери гэдэг зүйл ялангуяа бүдүүн гидсний тэр бактери маш сайн хариу үйлдэл үзүүлж идэвхжиж тэндээс сэтгэл хөдлөл сайхан ааш те сайхан зан ааш бүх зүйл ингээд нэг сайхан болдог мэдрэмжүүд үүсээд тэгээд цаашлаад тэр нь тархинд ингэж нөлөөлдгөө гэсэн юм болж байгаа. Эсвэргээрээ болохгүй бүтэхгүй те муухай үг хэлээл ах юм бол нөгөө ашиггүй бактериуд нь илүү идэвхжээд улмаар нөгөө хүний сэтгэл хөдлөл гэдэг зүйл чинь уур бухимдал те атаа орсол юу гэдгийг гуниг тийм юмар ингээд нэг л мэдхэд ингээ гунигцсан байдаг ч юм уу те юу тийм байдалд үүсээд тэгээд дээрэс нь тэр ашиггүй бактерийг идэвхтэй хөдөлгөөнд оруулаад ахаар бие организм өвчин үүсгэх нь хүртэл маш амархан болчихдог гинэ. Бид нар одоо тийм үгийг бол маш их сонсчихсан. Та амнаасаа гаргаж байгаа үе чинь тархичи ерөөсөө хинт хэлж байгааг чи ялахгүй учраас зүгээр одоо жишээлбэл тэнэг гэл хэлэхэд өөрийгөө л тэнэг гэж байгаа юм шиг гэсэн үг шүү гэж бид нар зөндөө сонсчихсан те. Яг үүндээ тархин түвш эхлэх бүдүүн гидсний тэнд очдог байгаа байхгүй үг. Тэгээд бүдүүн гидс чинь тархитай холбоотой юм болохоор тэндээс тархинд тэр бүх мэдээллүүд ирээд тэгж үүсдэг болж таарад байгаа. Баярлалаа, талархаж байна гэдэг үгээр ингээл нөгөө өөрийнхөө бие эдисийг баярлуулж байна л гэсэн үг байхгүй юу. Үг хэлээл нэг гоё болчихдаг юм юу гэдгийг ингээд бас эсэргүүцдэг хүмүүс ч гэсэн зөндөө байдаг штэ. Гэхдээ ингэж нөлөөлдөг гэдгийг нь ойлгочих юм бол бас их өөр юм шиг надад санагдсан. Бид нэр өөрийнхөө амнаас гаргаж хэлж байгаа үгээр ерөөсөө өөрийнхөө биеийн эд эсийг баярлуулж байна л гэж ойлгох хэрэгтэй юм билээ. Ер нь л бол тэгээд сөргөл үг бол сөргөл байд юм байна гэд бичсэн билээ. Бид нэр болохоор иймэрхүү анзааны үг хэлэх ямар хамаадан гэдэг ч юм уу одоо ямар бүр амар нөгөө өгнүүдийг хэлээд байгаа биш мэж гэл ингээл тэгдэг. Тэгтэл тэрийг ерөөсөө хүний бие энэ гайгүй үг энэ гайтай үг ч юм уу тэгж ерөөсөө ялгаж ингэж мэдрэхгүй учраас ерөөсөө л онцгүй л үг бол онцгүй учраас өөрийнхөө биеийн тэр нөгөө ямар ч хэрэггүй тэр бактериал үржүүлээд байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр тэрэндээ улам идэгдээл бие организм өвчлөл, өвдөөл те жоохон юм дээр ингээл бухимдаалч юм уу ингээл янз бүрийн зүйлүүд үүсдэг болж таарч байгаа. Тэгэхээр бид нэр өөрийнхөө биеийг баярлуулах уу, өөрийнхөө эд эсийг өвчлүүлэх үү гэдэг юм чинь л ингэж яригдж байгаа юм байна л да. Биеийн нөгөө энергитэй бас эн чинь маш их холбогдож ирж байгаа байхгүй юу. Ингэж бид нар чинь эдис эргэтнээ баярлуулснаар хүний энерги ч гэсэн маш хүчтэй байж чаддаг гинэ. Дээрэс нь бие хаач гэсэн ингээл үргэлж бас гой сайхнараа байх боломжтой гэж байгаа байхгүй юу. Ер нь ингээл гой сайхан байгаад байгаа хүмүүс чинь энэ зүйлийг бас маш эртнээс ойлгоцсон байдаг учраас аль болох тэгээд дандаа гой үгийг хэрэглээд явж идэг юм болов уу гэж бас бодлоо. Яг хүн хараал хэлийгээл ингээл хэлдэггүй шүү дээ тий. Зүгээр амны уншлага болцсон байж идэг учраас тэрийг ингээл маш амархан бас болох
хэцүү юм шиг санагдаад байгаа. Тэгэхээр өөрийнхөө гаргаж байгаа тэр үгэндээ л жоохон хяналттай ч гэх юм байх л хэрэгтэй юм шиг байна. Тэгээд дээрэс нь үгийн хүчирхийлэл гэдэг бол хүний нөгөө өөрийнх нь тархийг маш их гэмтээдэг тийм аюултай зүйлээ. Тийм болохоор сүүлдээ ингээд ямар ч одоо сийхгүй гэж ярьдаг шүү дээ тий. Одоо муухай үг хэлж байгаадаа бүр гимшигчгүй тэгэл хүнийг янз бүрээр хилдэг, дарамжилдаг болчихдог. Тэгээ хүнийг доромжлоод муухай үйлдэл ингээ гаргаад яваад байгаагаа өөрийгөө ингээд баг ялаад ингээд яваад байна гэж бас ойлгодог. Тийм болтлоо хүний тарих ингээд үгээр ингэж дамжигдаж гимтдэг гэсэн тэр зүйлийг бичсэн байгаа. Яг үнэндээ өөрийнхөө тарих биеийн эд эсэл маш ихээр гимтээж шархлуулж байдгаа гэдэг зүйлийг ойлгочих юм бол бас харааж өрөөгөл муухай үг хэлээдэй гэж хүн бас бодохгүй юм шиг санагдаад байгаа. Тэгээ ингээ өөрийнхөө тархийг гимтээч штэ тий. Тэгээ тархинд гимтсэн хүмүүсийн бодол энгийн тэр нөгөө хэвийн сайхан зүйлтэй ч гэсэн зөв зохицож чадахгүй болчдөг. Тийм том эрсдэлтэй байдаг гинэ. Өөрийнхөө тарих бодлыг хянаж чадахгүй. Тэгээ хэн чадахгүй улмаас бусд руу маш их бурууг өгдөг. Дээрэс нь яг адилхан бусдыг үгээр үйлдэлээр гимтээдэг болдог ч гэдэг юм. Тэрийг нөгөө нэг энгийн зүгээр штэ байдаг л зүгээр штэ юм сүртэй ингэж боддог. Яг тэгэхээр өөрөө тэр үгнүүдтэй ингээ бүр гимтцэн явж байгаа учраас ямар тийм буруу сүрэг тийм болж бүтэхгүй өгнөд хэлдэг вэ. Тэрийг ер нь эерэг зөв сайхан үгийг нь бас ингээ бичээд тэр үгээ байнга хэлхийг хичээд заншуул зүгээр юм болов уу гэж бодсон шүү дээ. Тэгэхээр энд нөгөө нэг өөртөө ч өрөөлж хэлж байгаа үг гэдэг бол маш чухал гэдэг эдгийн гол учир энэ л юм шиг надад санагдсан шүү дээ. Зөвхөн биеийн эдис эргэтэнтэй сэтгэл зүй сэтгэл мэдрэмжинд нөлөөлөж зогсохгүй бидний нөгөө бүтээж байгаа амьдралд бас нөлөөлдөг гэсэн ийм бас том холбоотой болж байгаа. Яагаад одоо бидний өөрсдийнхөө нөгөө хүсэж байгаа амьдралыг бий болгоход үг тийм их хүчтэй нөлөөлж яах нэхэр та бүхэн манаас ойлгож байгаах тийм. Бүдүүн гэдэсний бактери нь илүү их ажиллаад үйлдэл үзүүлээд тэр нь улмаар нөгөө сэтгэл санаа сайхан байж ингэж хүний мэдрэмжинд сайн сайхнаар нөлөөлөөд тэгэнгүүт хүний нөгөө өөрийн энерги гэдэг зүйл маш хүчтэй болоод угаасаа хүчтэй энергитэй хүн чинь гаргийн зүйлд ингээл ганхаж гундаад яваад байхгүй. Тэг чадсанараа нөгөө хүсэж байгаа мөрөөж байгаа амьдралаа татах гэдэг татах хүчний хууль чинь үйлчлэхтэй маш амархан болдог гэсэн хэсгийг л одоо бүр сайн ойлгоод авах хэрэгтэй санагдсан. Угаасаа тэгж ярьдаг штэ тий. Хүний биеийн энерги сайн байх тусмаа таны бодож санаж байгаа хүсэж байгаа мөрөөж байгаа зүйлээ татах нь илүү амархан болдгоо гэдэг тийм шүү дээ. Биеийн энерги нь сул дорой одоо муухай сөрөг байгаад хичнээн хажуудаа ийм юм та болмоор байна, ингэмээр байна гэж хүсээд биелдэггүй гэдэг тэр татах хүчний хуулийн ойлголт байдаг тийм. Тэгэхээр яг л ингээд л бүгд нөгөө үг гэдэг зүйл чинь хүчтэй хүний бие эд эс бүх зүйлээ бид нэр үгээрээ баярлуулж гэн эсвэл өхүүлж гэн. За тэгээ үгээрээ баярлуулж чадсанараа бид нар өөрийнхөө энергийг хүчтэй болгож гэн. За энерги хүчтэй хүн яадгийн нөгөө хүсэж байгаа мөрөөж байгаа өөрийнхөө бүтээмээр байгаа амьдралаа илүү амархан хурдан татах боломжтой болно л гэсэн ийм маш гоё ойлголт санагдаад энэ хэсгийг би бүр өөртөө нөгөө тэмдэглэж аваад тодруулж ингэж бичиж авсан. Бусдыг нөгөө сайн сайхнаар хэлье, гоё сайхнаар харъя, хүнд одоо гоё үг хэлжээ гэдэг зүйлүүд чинь бүгд л яг гол учир нь ийм л яасан юм байгаа даа байхгүй юу. Тэгээ нөгөө амнаас гаргаж байгаа үгтэй дандаа баярлалаа гэж хэлжээ гэл ингээл яриад байдаг. Тэд ч юусоо өөрийнхөө биеинд хэлж байгаа л тэр зүйл болоод байгаа юм байлээ. Тэгээд яг хуу тарих гээл бид нэр бол маш их сонсч ирсэн ч гэсэн бүдүүн гэдэсний бактеритай холбогддог энтергийг би бол эндээс анх удаа сонссон. Тэгэл бүр нэрээ ингэдэг байсан юм уу? Ингээд үг хүчтэй байсан биш тэгэл бодсон байхгүй юу. Тэгэл угаасаа те би эргэтэнч бай, тарихтэй сэтгэл бүхэл зүйл яг л адилхан бас эд юмс ч гэсэн яг л адилхан чухалчлал, гоё үг хэлээл, үн цэнтэй байлгаал, талархаж баярлал байх юм бол улмал өнгө ороод үзэсгэлэнтэй ингээл гоё сайхан байна гэж боддог. Тийм болохоор өөрийгөө ч өрөөлийг ч гоё үзэсгэлэнтэй байлгах үгэндээ бүгдээрээ анхаарад өөрийнхөө амьдралыг ч гэсэн гоё үгээрээ бүтээж бий болгоорой гэдгийг бас хэлмээр байна. Өдөр тутам ингээд хэлж, тархиндаа ингэж уншиж заншснаар гайхамшигтай зүйлийг амьдралд бий болгодог тийм 6 үгийг хэлж өгье гэж бодож байна. Үг гэхээр арай жоохон урт өгүүлбэр маягийн байгаа да. Тэгээ энийг ингээд уншаад заншчих юм бол бас их зүгээр юм шиг байгаа. Би яг зүгээр туршиж гин гэж бодоод ч юм уу те сүртэй амар их юм бодохгүй өөртөө айгу гоёор
гоё мэдрэмж авж ийн гэдгээр ч юм уу ингээл хэлээд байвал зүгээр юм шиг санагдаад байдیں۔ Ямар 6 үг вэ гэхээр нэгт нь би болж төрсөндөө баярлалаа гэд өөртөө хэлэх нь шүү дээ. Би болж төрсөндөө баярлалаа. Энэ нь болохоор би өөрийнхөө оршиж байгаад баярлалаа гэж ингэж өөртөө улам их гоё мэдрүүлж өгч байгаа тийм үг байдаг гинэ. Тэгээ хоёрт нь болохоор надад хязгааргүй их боломж бий гэж. Энэ нь болохоор өөрийнхөө хийхийг зорж буй зүйлдээ алхамаар ингээд урагшлах хүч болж өгдөг. За гуравт нь болохоор жижиг баяр баясгал томоос том аз жаргалыг дууддаг. Энэ нь болохоор өдөр тутамдаа жижиг зүйлээс баярлаж сайхныг нь харж чаддаг болохоос гадна анзаарч байгаагүй тэр жижигхэн сайхан аз жаргал мэдрүүлдэг зүйлүүдийг ч гэсэн олж харж чаддаг болно. Тийм болохоор жижигхэн баяр баясгалаас том аз жаргал бий болно гэдэг тий. За дөрөвт нь болохоор миний явах ямар ч зам үргэлж гэрэл гэгээ сайхан зүйлээр дүүрэн байдаг. Энэ нь болохоор эргэлзэхгүйгээр итгэлтэйгээр өөрийнхөө сонгосон зүйлээ хийж ирээдүгөө бүтээхэд тус болно. Тавт нь болохоор миний дотор хайр дүүрэн оргилж байдаг. За ингэж байнга хэлж чадсанаар өөрийгөө үнэлж хайрлахаас гадна бусдыг бодох сэтгэл ч гэсэн гоё дүүрэн байж өгдөг гинэ. Тэгээ 6-ад нь болохоор хайр болон талархал намайг тойроод дүүрэн байдаг. Хонопоно сонсдог бол мэдэх бах те. Энэ нь нөгөө хүний сэтгэлийг эрүүл цэвэр байлгаж хүн хоорондын харилцаа болоод сэтгэлийг ингэж 50 амгалан байх тийм мэдрэмжийг өгдөг юм үг байгаа даа. Тэгээд эдгээр 6 үгийг ер нь бол уншаад хэлээд бодоод ингээ явж хахад зүгээр юм болов уу гэж бодож байна. За тэгээд өнөөдрийн бичлэг маань та бүхэнд маань таалагдсан байх гэж бодож байна. Дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая. Баярлалаа.